Альбедо Негредо хоёрын дүү болох Рубедо Назараки хамгийн хүчирхэг оршихуй. Рубедогийн гадаа төрх нь одоогор ил болоогүй байгаа. Рубедо нь Альбедо Негредо хоёртой төстэй гадаа төрхтэй байж магадгүй. Гэхдээ голем эсвэл ямар нэг машинлаг оршихуй байж магадгүй. Зан авирын хувьд хэд Рубедо ямхуу зан арын шинтэй нь одоогор тодорхойгүй байгаа. Негредогийн хэлснээр бол бусдад амархан зүрх сэтгэлээ нээж өгдөг хүн биш. Альбедогийн тушаалыг дагдаг хүч гэсэн бусад NPC шиг Айнс бол үнэнч гэж Альбедо хэлж байсан. Альбедогийн эгч Негредогийн хэлснээр бол Табула Шмрагдина нь бусад NPC-гээс өөр онцгой аргаар Рубедог бүтээсэн гэдэг. Энэ Рубедо гэх дүр манга байтугай үндсэн зохиол дээр хүртэл хальт дурддагдаад өнгөрдөг дүр. Үндсэн зохиол дээр дурддагдж байсан үеийг нь ярьж өгье. Light Novel-ийн 2 дугаар бүлэг Dark Warrior. Тэмүргэс Альбедод хандаж баг дүүч гэж Рубедо хэлж байгаа. Айнзын зөвшөөрлгүй хөдлөж болохгүй. Онц байдал үүссэн байсан ч гэсэн хөдлөж болохгүй гэж хальт дурдаад өнгөрдөг. Light Novel 3 дугаар бүлэг The Bloody Valkyrie. Альбедо Негредо хоёр баг дүү болох Рубедогийн талаар ярилцах үед Негредо Рубедо нэг л өдөр Назараки агуу бохонд сүрэл авчирна гэж хэлэх үед Альбедо дүү маань хэдэж тэмдэглэл хийхгүй гэж хариулдаг. Альбедогийн хувьд Рубедо өөрийнх нь бяцхан дүүн Назарагт хизээж хохирол учруулахгүй гэж боддог. Гэхдээ хамгаалагчтай ахлахын хувьд Негредогийн анхааруулгыг хүлээж аваад өнгөрдөг. Light Novel 7 дугаар бүлэг The Invaders of the Large Tomb. Бусад агуу удирдагчид шинэ ертөнцид ирсэн байж магадгүй гэж мэдснийхээ дараа Альбедо хайгуулын баг байгуулж тухайн багтаа Рубедог авмаар байгаагаа хэлэх үед Айнс эсэргүүцэж Рубедог шалгах явц нь урагшилж байгаа ч гэсэн одоогор хөдөлгөх бодол байхгүй байна гэж хэлдэг. Альбедо хамгийн хүчирхэг багийг бүрдүүлмээр байна гэж хэлэх үед энэ энгийн жоохон хүүхдийн мэт тайлбарыг сонсоод Айнс маш их инээгээд Рубедог багт авахыг нь зөвшөөрдөг. Light Novel 14 дугаар бүлэг The Witch of the Falling Kingdom. Альбедо өөрхөн дүү Рубедон агуу удирдагчдыг хайх үүрэгтэй Secret Unit багт нь өөрх нь хажууд дуулууртай байгаа талаар дурддаг. Гэхдээ Альбедо Айнс тушаасан болохоор л дуулууртай байгаа байх гэж боддог. Рубедон хамгийн хүчирхэг NPC бөгөөд Айнс Өвлгон бүлгмиг шүдээс хүртэл хүчирхэг. Бүрэн зэвсгэсэн Точмигоос хүртэл хүчирхэг. Өмнө дурдж байсан Назаракийн тулааны абсолют 4 дүр болох Альбедо, Себас, Кокьюдос шалтер хүртэл Рубедог нэг эсрэг нэг дийлэхгүй. Айнс Рубедог дийлэхийн тулд тэдэнд World Item буюу дэлхийн хэрэгсэл өгөх хэрэгтэй байх гэж байсан. Тэд гэдэг нь Рубедогтой хамт 8 дугаар давхарт байдаг оршихуунууд юм. Рубедог дийлж чадхуйц хүчирхэг оршихуунууд Рубедотой хамт 8 дугаар давхрыг хамгаалж байдаг. Зохиолч Маруямагийн хэлснээр бол Рубедо Точми хоёрын хүчний зөрүү нь Айнс шалтер хоёрын хүчний зөрүүтэй адилхан гэж хэлж байсан. Кокьютосын хэлснээр бол Айнс шалтер хоёр тололдвол 10-аас 7-3 харьцаатаагаар шалтер давуу гэж хэлж байсан. Точми хэр хүчирхэг вэ гэвэл Точми World Champion буюу дэлхийн аварга гэдэг цолтой. Тэмцээнд оролцож дэлхийн аварга болж бич энэ цолыг авсан. Дэлхийн аварга цолтой 9 тоглогчл байдаг. Эдгээр аваргууд хамгийн дээд түвшний World Breaker гэх Ultimate Skill сурах боломжтой болдгоос гадна тэмцээнд ялсан гэж тусгай зэвсэг эд хэрэгсэл бас урамшуулал болгож авдаг. Рубедо болон 8 дугаар давхрын дөрүүд маш хүчирхэг гэдгээс мэдээлэл бараг байхгүй ингээд зохиол дээр хальт дурдаад өнгөрдөг зүйлүүд болохоор одоо тэгээд одоо юм бэлэн байгаа мэдээлэлүүд одоо ийм л мэдээллүүд байна да.